хүүхдэд ээлтэй хүүхдэд эрхийг хамгаалсан иймэрхүү үйл ажиллагаанууд явуулж байгаа. Ер нь би түрүүн хэлсэн хүүхдэд гэхээс илүүтэйгээр өнөөдөр бид нар цаашид гэр бүл гэдэг. Гэр бүлийн хөгжлийг ер нь цаашид ярья гэж байна. Гадаадад байдаг public community гэдэг. Одоо телевизээр янз бүрийн кино миноор харж байгаа хүүхдүүд нь спортоо тоглож байгаа эцэг эхийн тэнцээ балет шиглэж сууж идэг. Өнөөдөр манай тийм байхгүй шүү дээ. Хүүхдийн спортын наадам болоо тэнцээ хүүхдүүд нь өөрсдөө л үзэж. Хатад хүүхэд эцэг их хоёрын хоорондын зай нэлээд холдчиход байна. Тийм болохоор ер нь цаашид бид нэр хүүхдийг үнэхээр зөв хүн болгож хөгжүүлэх гэх юм бол гэр бүлийг хөгжүүлэх ёстой. Мэдээж хүүхэд ганцаараа явж чадахгүй та хөгжиж чадахгүй гэж би хэлээд. Тэрэн дээр яах ёстой. Эцэг их орох ёстой. Дээр нь төрийн бодлого, зөв бодлого тэнцээ авсарч явах ёстой л гэж ойлгож байгаа л да. Тэгэхээр манайд яг энэ нөхцөл одоо бүрдэж чадчих юм уу? Юу гэдэг одоо бүрдүүлэх хууль эрх зүйн орчинд хэрэг гэдэг юм. Яг гоо зүгээр ийм л юм байгаа юм л да. Ер нь та бүхэн мэдчихэж байгаа болоо да. Залуучууд гэдэг нь тусад нь аваад, хүүхдгээд тусад нь аваад, ахмадуудгээд тусад нь аваад, ингээ бүх юмыг тусад нь ингээд аваа явуулсан. Өнөөдөр монголчууд нэгдэж чадж гин үгүй гэдэг асуудал. Яг гэвэл бүх юм ингээд тасаа. Тийм болохоор миний зөө яриад байгаа манай яамна яриад байгаа гэр бүл гэдэг үндсэнийг бид нэр ойлгуулъя. Дээр үед нэг ахмад тастангууд маань л өөр хүмүүстэй хажууд хэрэлдэж зодолдож ирсэнгөө гэр бүлийнхаа үндсэнийг сайн мэддэг бол одоо энэ оюун санааны хямралд орцсон ядууралд орцсон энэ ажилгууд л ийм ихссэн байгаа үед тэдгээр нь бол өдөр тутмынхаа амжиргааг л бодож амьдарч штэ. Гэр бүлийнхаа үндсэнийг бол орцсон байна. Тэгэхээр тэрийг нь буцаас сэргийл гэж асуудал яриад байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө бол маш олон ажлууд одоо төлөвлөж байгаа юм аа. Тэгээд хүүхдээ 20 мянган төгрөг гэл сая шинжилсэн засгийн газар гарлаа шүү дээ. Тэгэхээр нийт нэг 970 орчим мянган хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдүүд маань 20 мянган төгрөг авах хэрэгтэй байсан. Тэгээд 14 хоногийн дотор тэр хүүхдүүдэд яаж ямар нэгэн асуудал дараалал үүсэхгүйгээр олгох вэ гэдэг дээр манай яам нэлээх их ажил хийсэн байгаа. Урд нь бол нэг 6-аас 7 бичиг баримт бүрдүүлдэг. Тэр болгон дээр ингээ очролдог байсан бол бид нар шууд эцэг эхийн үнэмлэхээ аваад банкн дээр данс нийлгүүлэл болдог. Тэгээ энэ 14 хоногийн хугацаанд ямар нэгэн тийм дарамт шахалт очр хүн суртал байхгүйгээр энэ 20 мянган төгрөгийг 800 гаруй мянган хүүхдэд олгочлоо шүү дээ. Энэ маань юу гэж юм нэхээр хэрвээ хүсэл байх юм бол хийж болдго юм а гэдгийг л харуулж байгаа. Хичнээн тэр асуудал байсан ч гэсэн. Тэрнтэй адилхан манай яам бол цаашид энэ ард иргэд дээр халамж энэ янз бүрийн ирэхээр яриад яриад эхлэхээр нөгөө хүн суртлууд бий болоод эхэлдэг. Тийм болохоор бид нар ямар нэгэн төрөө үйлчлэгийг хүн сурталгүйгээр олгоё л гэж. Тийм бодлоготой байгаа. Хүүхдийн эрх хамгийн их зөрчигдөж байгаа асуудал бас болоосон хүнд хөдөлмөр эрхлэх шүү дээ тийм ээ. Ялангуяа одоо зах дээр хүнд хөдөлмөр эрхэлж байна. За хүүхдээ бас эцэг хийхээ хараа хэмнэлтээс гадуур тийм ээ. Бас эрхэн зөрчигдөж байна. Энэ асуудал дээр бол одоо яг ямар бодлого баримталж ажиллах вэ цааш? Тэгээ энэ чуулган дээр бол бас над асуудал очиж нэлээд хүндэж яригдана л да. Тэгээ өнөөдөр ингээд механикаар очиод ингээд зогсоож болохгүй байна. Өнөөдөр эцэг их нь үнэхээр ажлын чадваргүй тэгээд бүгдээрээ боломжгүй айлын хүүхдүүд яалтчгүй энэ зах дээр гарч штэ. Яалтчгүй л таны сайн хэлээдсэн тийм хүнд хүчээр ажлууд хийж байна. Эднэрийг бид нэр механикаар зогсоож болохгүй. Тэгэхээр төрийн бодлогыг бол зөв болгоё гэж байна. Тэ. Төрийн бодлогыг зөв болгоё. Яаж болгох гээд байгаа юм бэ гэхээр бид нар бол ярьж байгаа л да. Ерөнхийдөө бол улс орныг төрөн биелсэн те зүгээр нэг барилгажуулж яваад ч юм уу те эдийн засгийн дотоодын нэгдвэрийн өсөлтөө яриад байдаг. Өнөөдөр ядуурл энэ ажилгууд л ямар төвшөнд байгаа юм бэ? Тэрийг бид нар яг ил үнэхээр бодтойгоор гаргаж ирэх ёстой. Дээрээс нь тэдгээр иргэд рүү хандсан нэлээд том ажлууд хийх хэрэгтэй. Өнөөдөр хөдөө орон нутагт байгаа ажилгүй байгаа иргэний шууд хурж ирээд өндөр мэргэжлийн сургалтанд хамруулах юм бол тэр ширээний ардалт суух тийм 10 минут суух тийм болцоо байна. Чадвар байгаа юу гэдгийг бид нэр харуулж байгаа. Тийм болохоор баг багаар бид нэр нэлээд сургалтыг бол нэлээд сайн төвшөнд хийх хэрэгтэй. Түрүү миний хэлсэн сэтгэл судлаачтай нэлээд олноор бэлдгээд ерөнхийдөө тэр хүнд амьдрах итгэлийн төрүүлэх хэрэгтэй.
Тэгээ эцэг ихэд нь бид нэр нэлээд сайн болцоо олгож өгчөж тэдгээр хүүхдүүдийг хүнд хөдөлмөр эрхлэлтээс болоод сэргийлэх тэр болцоотой л гэж байна. Яг өнөөдрийн төвшөнд бол та бүхэн анзаарч байгаа шүү дээ. Болио гэд механикаар очиж зогсоомол хинч болол байх. Өнөөдөр ингээд за тгийгээл гертэн түгдсэн байлаа ингэж маргааш 2 3 хоногийн дараа буцаал тэр зах төрөө гарна л да. Тэгэхээр хүүхдийн эрхийн конвенцэд манаас яг хэдэн онд хэлсэн орсон юм бэ? Тэгээ 91 онд 1991 онд орсон байт юм байлаа л да. 91 онд орсон гэдэг чинь бас нэлээдгүй хугацааг өнгөрөөсөн байна тийм ээ. Тэгэхээр ер нь бол одоо юу гэдгийг хүүхдийн эрхийг хамгаалах гэж одоо маш олон удаа ярьдаг шүү дээ. За гэтэл яг үнэн хэрэг дээр одоо хүүхдийн эрх бол байнга зөрчигдсөн байна гэж иргэд ч одоо шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр яг энэ тал дээр за өнөө хүртэл одоо яг төр засаг таны бодлоор тийм ээ ямар алхам ямар ажлууд хийж ирсэн гэж та дүгнэж байна. Ер нь шүү дээ цаасан дээр амын яриагаар бол айгүй их ажил хийсэн байгаа байхгүй. Тэгээ бодиттой ерөөсөө хийсэн юм ерөөсөө байхгүй. Тэгээд ерөнхийдөө энэ ажлыг авчаад маш олон хүмүүстэй уулзсан. Тэдгээр дандаа шүүмжилдэг. Дандаа ингэж наадах чинь болохгүй байна гэж ярьдаг. Иймэрхүү холбоод бас дээрэс нь эрхийг хамгаалсан тийм холбоодуудтай уулзсан. Өнөөдөр бид нэр хин нэгнийг шүүмжлэхээс илүүтэйгээр цаасан дээр яг өөрх нь үсэ яаж өөрчлөмөр байгаа. Тэрийг цаасан дээр болгоод ирээч. Тэрийг чинь бид нэр харж агаад ерөнхийдөө энийг авч болох юм байна гэдгийг хараад тэр өөрчлөлтөөр оруулаад явъя гэж харж байгаа. Тэрнээс хүн болгон амаараа шүүмжлээд чадна. Эсвэл би энийг ингээд өөрчилчихнө гэд яриад чадна. Тэрийг нь цаасан дээр болгоод ирээч. Ямар хууль дүрм журмыг яаж өөрчлөх ёстой юм? Ямар бүтээн байгуулалт хийх ёстой юм? Хэдэн төгрөгөөр хийх ёстой? Энэ бүх ажлуудыг санаачлагаа гаргаад цаасан дээр болгоод ир. Тэрийг бүр гүнзгийрүүлээд яг ажил болгохын манай юм хийж өгөө л гэж байгаа. Тэгвэл ингээд яг ажил аваад яхад маш олон хүмүүс ингээд тал талаас ингээд шүүмжилээд наад чи ингэх ёстой байсан, тэгэх ёстой байсан ингээд хүн шүүмжлэхэд амар яг хийхэд нэлээ хэцүү байт юм байл л да. Гэхдээ ямар ч гэсэн гаргалгааг нь гаргаж ирээд өгөх юм бол яам болоод цаашаа аваад ажил хэрэг болгож болно л гэж үзэж байгаа. За тэгэхээр бас үзэгч холбогдож байх шиг байна. Байна уу? Байна. За тань оройн дүргээ. Хаа энэ орой эндийг хүргэе. За баярлалаа. Юу одоо бас нэг ингэж болоод байна л да. Одоо 6 наснаас 12 настай 6 настай нэгдүгээр ангид ороод тэгээд 12 жил ингээд одоо сургуулийн юугаар явж байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхэд насны одоо амьдралын бараг 50-60% нь 10 жилийн хугацаанд одоо өнгөрч байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр энэ дээр одоо янз бүрийн бас хүүхдийн их зөрчилдөж байгаа одоо асуудал байна гэж бодож байна л да. Тухайлбал жишээлбэл одоо нэг анги 40-оос 50 хүүхэдтэй тэгээд одоо тэр олон хүүхэдтэй болохоор нөгөө чимээ шууганд бас хүүхдийн сурч хөдөлмөрлөх орчноос хэцүү байна гэж бодож байна. Дээр нь одоо зарим сургуулиуд чинь 2-оос 3 ээж хичээлдэг. Тийм болохоор нөгөө тухайн хүүхдийн одоо өдөр нь хоол ундны асуудал тийм ээ. Тэр завсаргааны менюд энэ нь бас үйлдэхгүй. Тэн дээр бас асуудалтай байлаа гэж би бодсон. За танд баярлалаа. Энэ бол үнэн л дээ. Өнөөдөр түрүүн би бас орж ирээд хэлсэн боловсролын системийг бас бүхэлдэн шинжлэх ёстой. Одоо манай энэ шинжилсэн засгийн газрын боловсрол шинжилгээ ухааны яам бол нэлээд дөрвтэй арга хэмжээнүүд авах гэж штэ. Тэгээ хүүхд болгон өөр ертөнцтэй байдаг. Тэр ертөнцийг өнөөдөр тухайн хүүхдэд зориулж гаргаж ирэх ёстой гэдэг. Тэ. Тэгэд манайхан болохоор ойлгоод ах шиг байна л да. Мэдлэг боловсралтай байх гэдэг утгаараа ерөнхийдөө бол хими, хичээл, физик хичээл эднэрийг баг шинжилгээ ухааны ажилтан болгож байгаа юм шиг тэгж бэлтгэдэг. Бэлтгэдэг. Тэгээ хүүхд маань юу гэж ирэхэ баахан тоо, баахан өсгөн дундал амьдарч штэ өнөөдөр. Тийм болохоор тэднийг яах ёстой бэ? Амьдралд штэ та гараад амьдрах чадвартай байх ёстой юм байна гэдэг. Тэгэд
шинжлэх ухааны яамт боловсрол шинжлэх ухааны яамтай би ярилцдаг л да. Нэлээд их хүмүүстэй уулздаг. Миний бодлоор бол яах ёстой юм бэ? 10 жилээ төгсөж байгаа хүмүүс болгон 13-ны бичиж болж гарах ёстой гэж байна. Та нар бүгдээр харж байгаа. Гадны том компаниуд юм уу, том дарга нар хурж ирлээ. Бүгдээр 13-ны бичиж. Тэгээ монголчууд бол 18-ны бичиж байгаа нарийн бичиг байна гэдэг анзаард. Үгүй өнөөдөр энэ бол зүгээр нэг хэрэглээ болчихжээ. Тэгэхээр тим юм руу явуулах хэрэгтэй. Тэгэх юм бол мэдээж тэр мэдээлэл авахын тулд интернетээр бол нэлээд хурдан ажиллах тийм болцоод байна. Дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр одоо хүүхдүүд маань бол маш олон замын хөдөлгөөнд буруу оролцдог ч юм уу, эсвэл нөгөө машинууд нь буруу оролцдог ч юм уу. Ямарваа нэгэн асуудлаас болоод одоо зам тээврийн орсолт бол өртөж байгаа. Тэгэхээр яах ёстой юм бэ гэхээр Америк эднэр ч гэсэн гадныхан бас юу гэм бэ? 10 жилийн хүүхдүүдэд тухайн насанд нь зориулсан замын хөдөлгөөний дүрмүүдийг үзээд явуулдаг юм байна. Тэгээ 10 жилээ төгслөө тэр хүүхд жолооч болоод төгсөх ёстой. Жолооч гэдэг бол өнөөдөр мэрэгжил биш юм байна. Эн чинь бол өдөр тутмын хэрэглээ юм байна гэдэг. Тийм байх ёстой юм байна. Манайд бол юм байхгүй тийм ээ. Тий. Үүнээс болоод завцамын осолдог хүүхдүүд хөвчлэн өртөж. Тий. Тэгэхээр бол ямар ч багаас нь тэр хүүхдүүдтэй яг нэгдүгээр ангийн хүүхд юм уу та бага ангийн хүүхдүүд нь зөв хөнгөн маягийн анхан шатны тэр юу өгөх хэрэгтэй юм байна. Замын хөдөлгөөний дүрм үзэх хэрэгтэй юм байна. Тэгээд нэг дунд ангид болоод тэр арай жоохон өндрүүлээ. Ахлах анги болоо яг сургууль төгсөх насн дээр бол бүх замын хөдөлгөөний дүрмийн жолоочийн ямар мэдлэгтэй байх хэрэгтэй тэр мэдлэгт хүрээд өөрөө жолооч болоод гарах хэрэгтэй юм байна л да. Гуравт нь юу байх хэрэгтэй юм бэ? Эрүүл мэндийн боловсролыг өнөөдөр олох цаг нь болсон байна. Түрүүн хэлсэн шүү дээ та бүхэнд өнөөдөр Монгол хүмүүсийн эрүүл мэнд ямар байна гэдэг бид нэр анхаарах цаг болж байна. Зөв мөнгөний араас хөөцөлцөөр аваад монголчууд маань бүгдээрээ эрүүл мэндэ орхицсан байна. Тэгэхээр үр хүүхдүүдтэй бид нөхөн үржих үе. Дээрээс нь эрүүл мэндийн боловсролыг багаас нь эхлээд өгөх хэрэгтэй. Ядаж совлогчийн хэмжээнд аваачаад тавих хэрэгтэй л байна. Сайн нэг хүүхэд нэг ялтын талбай дээр өнгөрлөө шүү дээ. Тэгэхэд бүгдээрээ ингээд эргэн тойроо хараад ингээд сууж шүү дээ. Та анхан шатны тэр тусламж үзүүлэх тийм чадваргүй шүү дээ. Насан турсан ч байна, хүүхэд нь ч байна. Тэгэхээр гадаадд яадаг вөхөр бүгдэнд нь тэр анхан шатны тийм тусламж яаж үзүүлэх юм бэ? Өөрийгөө яаж хамгаалах юм бэ? Дээрэс нь эрүүл мэндийг яаж тордож эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй юм бэ? Эрүүл мэндийн боловсролыг олгох хэрэгтэй. Энэ гурав дээр л нэлээд анхаарах хэрэгтэй юм байна гэдэг бол бид бүхэн ярьдаг л да. За тэгэхээр дараагийн үзэгчтэй байна үү? Байна уу? Байна. Тэгсэн байна. Та шууд нэвтрүүлэгт холбогдсон байна. Байна. За. Та асуулт асууж болно. За. Энэ хөдөлгөөний энэ 6 настай хүүхдийн сургууль аваад ирсэн. Энэ 6 настай хүүхдийн энэ зэрэг нөгөө хөдөлгөөний хүүхдүүдтэй чиглэл гэдэг. 9 настай хүүхдийн зөвлөд 6 настай сургуульд тэмээлийн хөдөл залуу машиныг байхгүй машины үлдэм өгөхөд таашаалтай байна. Тий. За баярлалаа. Энэ дээр бас юу бол да тэгээд манай амны зүгээс ч гэсэн бас санал тавьж байгаа. Хөдөлмөр цэцлэнгуудыг ерөнхийдөө олноор бий болгоё. Дээрэс нь дугуулангуудыг нэлээ олноор бий болгоё. Гэр бүл хөгжлийн төвүүдийг юм байгаа тэнцэн хүүхдүүд нь хөдөлмөр эрхэл анхан шатны тийм дугуулангуудыг бий болгоё гэдэг тийм ба. Хөдөө орон нутгийн хүүхдүүд нь яах ёстой юм бэ гэхээр тэр нөгөө хөдөлмөр цэцлэн дээр очиод анхан шатны малын мал маллах аргаас сурдаг ч гэдэг юм те. Малыгаа яаж эрүүлжүүлэх үү гэдэг анхан шатны юм сурдаг ч гэдэг юм. Дээрэс нь малын түүхий дээр яаж бүтээгдэхүүн хийж болох ёстой юм бэ гэдэг иймэрхүү талаар бол сургалт бол хөдөлмөр сургалт хийж явах ёстой гэсэн тийм байна. Тэгжээд тэр хүүхд чинь өөрөө гарч чадвартай амьдрах цаашаа чадвартай бол. Өнөөдөр би түр хэлсэн шүү дээ. Физик, хим гэл геометри гэл маш олон юм бүр яг нэр эдэм шинжилгээний анхан шатны ажилтны юм шиг бүр айгүй тэгж нүдэж байгаа. Мэдээж үүсэх ёстой тэд нэр. Анхан шатны мэдээллийг бол үүсэх ёстой. Гэхдээ тэр хүн амьдрал дээр гараад үнэхээр өөрөө хөдөлмөрлөөд явах, өөрөх нь амьдралд хэрэг болох юмуудыг л заах ёстой юм байна л гэдгийг харж байгаа. За тэгэхээр бас
дахин нэг үзэгчтэй холбогдчих. Байна уу? Ани? За байна. Та шууд нэвтрүүлэлт холбогдсон байна. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ би нэг юм асуух гэсэн наа. Би Чингисийн дөрвийн 7 дугаар хуунд амьдардаг. Манай хороонд нэг халамжийн цэцэрлэг байгуулагдсан байгаа. Танайхаас энэ халамжийн цэцэрлэг байгуулагдсан гэхээр туршлага сайхан цэцэрлэг байгаа. Манай болохоор манай дүүгийн болохоор нөгөө дамын нөгөө төвчт нь амьдардаг л да. Баян гол дүүгийн 11 дугаар. Тэгэхээр одоо ийм цэцэрлэгийг дүүгүүдэд их олноор байгуулж өгвөл сайн байна. Таны ажил амжилт хүсье. За баярлалаа. Яг ерөнхийдөө бол мэдээж би түр хэлсэн шүү дээ. Энэ хүүхдтэй холбоотой асуудлууд дээр бол зөвхөн манай яам хариуцдаг юм байна. Энд чинь боловсрол шинжилгээ ухааны яам, эрүүл мэндийн яам, хууль зүйн яам гэдэг бүх яамдууд орох хэрэгтэй юм байна. Тэгэхээр би түрүүн яриан дундаа хэлсэн. Энэ салбар дундын сан байгуулад тэрүүгээрээ дамжуулаад бидний бодлогоо баримт бодлогоо зангидах хэрэгтэй юм байна гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд яам болгон тус тусын өөрийн бодлого гаргаад ингээ явах юм бол нөө зангидахдахгүй байх юм бол эргээд нөгөө төрийн мөнгө мань ерөөсөө зүгээр хийд ими үргэлдээ тусах юм байна. Ямар нэгэн үр дүн гарахгүй байна. Тийм болохоор ямар ч байсан гэсэн хүүхдтэй холбоотойгоор тэгээд эцэг эхтэй холбоотойгоор гэр бүлтэй холбоотой бүхий л байгууллагууд ерөнхийдөө бол зангиддаг бодлогоо нэгтгэхээ гэдэг үднээсээ энэ үндэсний чуулганы зохион байгуулж байгаа шүү дээ. Тэгээд саяны хэлсэн тэр халамжтай холбоотой асуудал, халамжийн цэцэрлэгтэй холбоотой асуудал би нэлээд олон хүмүүстэй уулзж байсан. Хувийн халамжийн цэцэрлэг байгуулах тийм хууль эрх зүйн орчин байдгүй юм байлээ. Энэ орчныг нь бүрдүүлэх тал дээр бид нар бас ажиллах хэрэгтэй юм байлээ. Маш олон ажлуудыг хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Ер нь зөвөр хүүхдийн эрх гэхээс илүү хүний эрх гэж